Өнөөдөр намайг Монголд хараа мэднэ. Сакячка гэдэг маш олон хүмүүс намайг дагдаг. За тэгээд дэлхийн нийтээр бол намайг мэднэ. Хэрвээ та нар намайг шоолоод энэ бичлэгийг фейсбүүкээр шеэр хийх бол би та нарыг фейсбүүкийг чинь устгана гэж би бүр ард түмнийхээ нүдэн дээр андгаалъя. За тэгээд би одоо учир бүгдийг таньнаа. Тэгээд тийм аа би ч одоо за энэ дуу ч яг би энэ минь дуу бүгдийг мэднэ дээ. Гэтэ хамгийн гол нь юу гэхээр штэ өндөр би 30 нас хүргэхдээ би 45 наснда би Монголын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэдгээ би бүр андгаалж энэ хараараа үзээрэй заяа. Пүү энэ хүмүүс одоо яаж төрийн ордонд ордон ямар амар юм. Тэг би бүр гайхаж байгаа. Үгүй яагаад энэ ч одоо гэрч хүний хөдөлгөг авахгүй байсаран байгаа хүлчиж байгаа юм бэ гэх. Их чи хүмүүсийн захирал янчка надад хэлж байгаа байхгүй. Дахиж пост бичихгүй шүү. Ингээ пост бичихгүйгээ над дээр ингээ мэдээлэл гаргаа ичиж байгаа байхгүй. Тэг би нэг ч хүнийг пост бичиж хорж чадаагүй шүү дээ. Тэр чинь хүмүүсийг око шүү дээ. Тэрүүгээр дамжуулж ингэж хэрэг 8 малцдаг. Тэгээд офсын дэрэмд тавьсан. Оо ийм амар хэрэг болж байгаа. Одоо ил гардаг юм яад юм бол тоо. Амар юм би. Үгүй тэр Баска чи хүний нүд рүү хараа ярьчих чаддгүй юм шүү дээ. Тимт хүн надтай яаж мэтгэлцэх юм? Тэгээ яг намайг дарга болгоё гэжсэн хүмүүсийг 20-20-оор нь багцлаад тэгээ хэрэг үүсэх гэсэн маань чинь би ярьж болиуллаа шүү дээ. Үгүй би тэр нүүрсэн хэрэгтэй чи холбоогүй шүү дээ. Энд чинь бол улс төр ахгүй улс төрийн явуулга. Намайг амар юм хийсэн л ярихад энэ ч та буйнд нь бозор орд юм бахта. Яа нэг дарга болохын төлөө өвлөлдөө юу л бол юу ярих юм? Энэ үний юм гэж байна уу юу? За би өөрөөсөө дандаа үнэ юм ярьсан. Тэр хүн ч юм бол авилгалын хувирын ноён оргил болсон хүн байхгүй юу? Тэгээд болооч дээ. Бас ингэж болохгүй шүү дээ. Яаж байгаа юм би таа дуу. Би өөрийнхөө хөвлөлийн багварлыг хий. Чи миний дараа өөрийнхөө хийд мэдээ. Үгүй одоо хоёлаа энд үнэн л ярил л да. Та бас ингэж манай чук ахыг ингэж бас болохгүй шүү дээ. Та манай баск гэх чи оког соког жаргалагч манай үлсээ ингэж бас болохгүй шүү дээ. Тиймээс хоёлаа энд үнэн л ярил л да. За би чамайг танихгүй хөө. Үгүй цаа хэл мэдээлэл хэрэгслээ битгий л дээ. Ер нь танаа найзыг чинь оймсноос доллар гарч ирээ үсттэй. За би тэгвэл ярьчи да. За сайн байцгаана уу бахуурлын гишүүдээ та бүхэн минь ингээд саналаа сайхан идэвхтэй сайхан өгөөрэй. Ер нь бол нэг иймэрхүү л нөхцөл байдалтай л байна. Баярлалаа. Баяртай. Би тэр чи одоо араасаа гарч ирэл нийнийхээ хийсэн хэргийг ярь нөгөө хүрээний бузрыг ухвал далаа гэдэг шиг болоод байгаа юм шүү. За энэ бас юу гэнэ? Би ингээ асар том хулгай хэрэг ингээ танилцуулахад бэлдээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ тухайн ингээ ярих гэхээр ингээ надаа ингээ 3-3-аас ингээ зүрхт арчдаг юм. Тэгээ би тэр зүрхийг юу гэж ойлгоод байна вэ гэхээр ингээд ойлгочлоо тий. Ингээд орой уулзъя гэдэг. Тэгээ би ингээ хүлээгээд ингээд шүн ингээ нойргоо хатчих байгаа байхгүй. Яа, монголчууд нэрээ өдөр шөнөгүй ингэж талцаж хэрэлдээд идэг нь уус аргачихгүй юм. Энэ улс төрчд нь өөрсдөө ховноос ховны хооронд ийм дампуу байхад ийм нийгэмд яаж хүмүүс эрүүл сарвал ухаанаар сэтгэх юм бэ?